Монголын анхны томоохон хаягдл улс дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орлоо. Сүүлийн 30 жилд нийслэлийн хүн ам 3 дахин нэмэгдсэн. Энэ хэрээр усны хэрэглээч өссөн. Үүссэн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүднээс Монголын мянганы сорилтын сан, Монгол Улсын засгийн газар, Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорац хооронд 2018 онд одоогийн ерөнхийлөгч ерхий сайд байх үедээ эхлүүлсэн. Энэ ажил биелэл олж өнөөдөр Улаанбаатар хотын ус хангамж 80% нэмэгдэж, хаягдл усыг дахин боловсруулах үйлдвэр ашиглалтанд орсон нь энэ юм а. Жилд 18.3 сая куб метр усыг үйлдвэрлэхийн хүчин чадалтай. За одоогийн байдлаар суйрлагдсан хүчин чадлын 65-аас 70% ашиглах ийм боломжтой станцуудын усны хэрэглээг бид нар хангаж байна. За түүнээс гадна үлдсэн энэ орон зайд бол бусад үйлдвэрлэл, аж ахуйн нэгж бизнесүүдийн үйл ажиллагааг бид нар бас дахин боловсруулах усаар хангах ийм боломж бүрдэж байна. За манай хаягдл ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн бол дахин ашиглах цэвэрлсэн ус эмнээс 6734 2025 гэсэн стандартыг хангасан бүтээгдэхүүн гарах юм. Энэ ус маань дулааны цахилгаан станц 3-4-ийн одоо ашиглаж байгаа газрын гүний цэвэр усны оронд ашиглагдах юм аа. Тэгэхээр станцуудын ашиглаж байгаа нийт усны 70 орчим хувийг манай усаар орлуулах боломжтой болно гэсэн. Тэр утгаараа манай төслийн үр ашиг нь бол Улаанбаатар хотын унд ахуйн усыг нөөцийг улам баталгаатай байлгах ашиг хүртэлтэй юм аа. За үйлдвэрийн бүтээн байгуулалтын хувьд MCS Property гэдэг манай Монгол Улсын компани ерөнхий гүйцэтгэгчээр бүтээн ажилласан байгаа. За энэ дээр технологийн зураг төсөл, технологийн шийдэл тал дээр нь бас мөн Францын 2 компанитай хамтарч ажиллаад технологийн зураг төслийг боловсруулад бүтээн байгуулалтын хувьд бол 100% Монгол ажиллаж байгаа инженер техник ажиллаж нийтдээ 2600 гаруй ажиллаж гар бие оролцож бүтээн байгуулалтыг хийсэн байна. Гол давуу тал ач холбогдлоо гэх юм бол мэдээж экологийн маш том ач холбогдолтой төсөл хоногт 50,000 м3 буюу жилдээ 18 сая м3 хүртэл усыг гүний цэвэр усыг хэмнэх тэрийг дахин боловсруулах, дахин ашиглах. За тэгээд тэр хэмжээний усыг хотын унд ахуйн хэрэгцээнд тэрийг нийлүүлэхэд маш том ач холбогдолтой төсөл байна. Хаягдл усыг дахин боловсруулж ашиглах үйл ажиллагааг улс орон даяар өрнүүлэх хэрэгтэй бөгөөд уул уурхаар автозам, дэд үтсийн томоохон төслүүд болон хөдөө аж ахуй, байгаль орчины нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалга зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад дахин боловсруулсан ус ашиглахыг бас давхар уриалж байна. Чанман эрдэнэ усыг цэвэршүүлэх, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн хэрэгцээг хангах, цэвэр усыг хэмнэх эрхэм үйлсэд хүчин зүтгэсэн нийт инженер техникийн ажилтан, албан хаагчид болон түнш байгууллагууд Америк анд нөхдөд Монголынхаа нийт ард түмний өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж байна. Улаанбаатар хотын ус хангамжийн баруун хүйсвэрийг шинээрээ бий болгосон. Үүний үр дүнд хотын нийт усан хангамж 50 сая хүртэлх шам метрээр нэмэгдэж байгаамаа. Хаягдл ус дахин боловсруулах төслийн хүрээнд ус дамжуулах шугам хоол, ус нөөцлөх сав, өргөтгөлийн шахуургийн станц холбогдох дэд үтсийн хамт барьсан. Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр шин төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдл усыг боловсруулж жилд 18 сая хүртэлх шам метр дахин ашиглах цэвэрлсэн усыг дулааны 3-4-р цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлж эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжтой болж байгаамаа. Ер нь Улаанбаатар хот хоногт 150,000 150,000 шам метр усыг төвийн хүйсвэрээс татаж хэрэгжилж байгаа. Төвийн хүйсвэр гэдэг нь гачуурт наашаага улаастай тэгээд үндэсний цэцэрлэг түрээлэн орчмын худгуудаас Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн хүйсвэр бүрддэг байсан бол энэ баруун талын сонгоны хайрган дүүргийн энгэрт баригдсан энэ шинэ баруун хүйсвэр маань энэ төвийн хүйсвэртэй хамжиж Улаанбаатар хотын унтны усны хэрэглээг хангах зорилттой байгаа. Тэгэхээр мянганы сорилтын сангийн шугамар 3 ажил хийж гин гэдгийг сайн ойлгохтой. Нэгдүгээрт нь бид нар баруун бүсийн унтны усны их усвэр болж байна. Энийг илрүүлснээр Монгол улсын хамгийн том газрын дорх усны орд газар буюу 5040 литр секундын нөөцтэй болж байна. Ингэснээр хоногт 400-аас 430 мянган метр куб ус ашиглах юм бол Улаанбаатар хотын ус хангамж 35 оны хүртэл асуудалгүй болж байна гэсэн үг. Энээс цааш асуудалтай болоод бид хүрхгүй биш үү гэх юм бол шийдэл нь бас байгаа. Тэр нь юу вэ гэхээр ундны усны ашиглалтаа газрын дорх уснаас игээд бусад ашиглалтаа дахин ашиглалтын хэмжээг нэмэгдүүлэх юм бол бид цаашаа усны нөөцтэй болно гэсэн үг. Төсөл хэрэгжснээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85% хүртэл хувийн дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шам метрээр бууруулах тооцоо гарчээ.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн техник, технологи, тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагааг бүрэн автоматчилсан байна. Анх одоо 2018 онд одоогийн ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх ерөнхий сайд байхдаа бас энэ компакт гэрээнд гарын үсэг зурсан. За ингэснээрээ бол өнөөдөр одоо бид нэр жилдээ 18 сая буюу хоног 50,000 м кубыг цэвэрлэх хүчин чадалтай. Энэ гарсан энэ хаягдал усаар цаашдаа юу их хөөхлөөр за мэдээж одоо ногоон байгууламж хамгийн гол нь одоо бол нийслэлийн дулааны 3-4 дугаар захилгаан станцад бид нэр одоо бас нийлүүлэлтүүдээ хийж байна. 3-4 дугаар захилгаан станц бол цаашдаа хөргөлтийн систем бусад одоо техникийн үйл ажиллагаанд бол хэрэглэх ийм боломж олцоотой болсон. За эдгээр одоо 350 сая долларын буцалтууд тусламж хэдийж манад тавьсан шаардлага бол энэ нийт санхүүжилтийн 25%-ийг одоо гаргах ёстой гэдэг ийм шаардлага тавьсан. Энийг Монгол улс одоо цаг тухай бүрдэн санхүүжилтийг одоо зогсоолгүй хийж ирснээр бас их том үр гүйцэтгэж байгаа. Ялангуяа одоо нодлон та бүхэн санаж байгаа бох шинэ Америк нэгдсэн улсын шинэ эргэлзэлт томлогсны дараа маш олон улсад хэрэгжүүлж байсан мянганы сойрлын сангийн энэ төслүүд бол бас эргэлзээтэй байдалд орж ирсэн тийм ээ. Зарим төслүүд нь бол бүр зогссон байна. За манай төсөлж гэсэн ер нь эргэлзээтэй жагсаалтанд орсон байсан боловч төслийн хэрэгжилт маань өөрөө маш өндөр одоо ийм хурдтай цаг тухай бүрдээ одоо товлсон төсөвтөө ингээд хийж явж ирсэн. За мөн хоёр улсын хоорондын одоо найрамдлын технологи хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон ийм томоохон ач холбогдол төсөл учраас төслийг бол амжилттай хэрэг цааш нь үргэлжлүүлж ийм шийдвэр гараад ингээд одоо яг цаг тоосон цагтаа анхныхаа төлөвлөсөн төсөв дотроо багтааж хийж дуусгаж байгаагаараа энэ төслүүд маш амжилттай боллоо. За энэ төслөө бид нар бас дипломат ажиллагаа мэдээж нэлээд сайн ярилцж ээж хоёр талдаа бүх одоо асуудлуудаа ойлгуулж ээж энэ төсөл үргэлжлээ дуусгах ёстой гэдэг байр сууриа эцэслэний үндсэн дээр энэ төслийг дуусгахаар болоод за хамгийн гол нь ингээд дуусч ийн өнөөдөр хамгийн гол нь монголчууд бас хийж бүтээж чадчихээн энэ бүтээн байгуулалт нь монголчууд оролцож ийн гэдгийг Америк нэгдсэн улсаас их өндөр өрнүүлж байгаа. Хоёрдугаарт бас энэ төслийг хугацаанд дуусгасан нь одоо маш том амжилт байсан. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн ажлын хүрээнд мянган голчтой шугам хоолойг автоцам хаахгүйгээр газар доогуур сүвлэн барьжээ. Ийм туршлага манай улсад өмнө байгаагүй. Дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэг хоолой тавьж үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгсөн байна. Энэ төсөл Америк нэгдсэн улсын мянган сойрлын сангийн корпорацийн 350 сая Америк долларын буцалтгүй тусламж Монгол Улсын засгийн газрын 111.8 сая Америк долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн. Хамгийн чухал нь хугацаанд ашиглалтанд хүлээлгэж өгсөн гэдгийг төслийн багийнхан онцоллоо.